Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ыг сонсож байгаа сонсогчдод баярлалаа. 7 хоног бүрийн даваагаас басан гарагт 9 цаг 10 минутанд та бүхэнд хүрдэг Ямааны махан халуун дээр нүрээтэй Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Hot Topics нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиэс Сарай муутай болон Ааш муутай хайраар найруулагч Шинбаттай хамтран хүргэх гэж байна. За манай Hot Topics-ийн өнөөдрийн дугаартай стандарт болон дуплексийн хослол Plus Apartment хамтран ажиллаж байгаа бол за мөн Москвагийн диплом таны боломж хүрээтэй Плехановын нэрэмжид Оросын эдийн засгийн сургуулийн Улаанбаатар дахь салбар хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд дээрээ сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарлаа. Сайхан амар уу? Сайхан амарсан. За баасан гарагийн Hot Topics-ийн дугаарын комментар бүгдээрээ нэвтрүүлгээ эхэлцгээе. За энэ отгоо ото 8631 гэдэг хэрэглэгч үргэлж сонсож үздэг шүү. Та хоёртай ажлын амжилт хүсье гэсэн байна. За энэ Тулах Про гэдэг байнгын сонсогч маань бит хоёрт нэг юуны ураа өгнөл нэг санаа өгöd байгаа юм да. Халцгаа хэлэхэд. Халцгаа. За айл бол халуун дээр нь хүрэх гэлээ. Халцгаа гэж ягаал хүрэж байна. Гар дээр халуун чулуу барьж байгаа л. Халуун чулуугаа нэвтрүүлгийн өмнө халуун чулуугаа би өрөөгөө шитгэх гэж үзэн те. Би тэгээ боц хал үзэж халуун чулуу 7 гэдэг чинь. Энэ юм байна. Энэ юм байна гэл. Олон үзгээр нотлоо. За өнөөдрийн сэдвлэгөө бүгдээрээ орцгоё. Өнгөрсөн хагасаа бүтэн сайнны сэдв бол маш тодорхой байлаа. Бүх улсууд л хайлтаар Google Trend дээр тэргүүлж байна. За Америк нэгдсэн улсад гэхэд 10 сая хайлттай байна. За Америк нэгдсэн улсад 10 сая хайлттай ямар хайлт орж ирж байгаа вөхөр US bombs Iran гэдэг хайлт орж ирлээ. За бусад улсуудаар ч гэсэн дүүрэн байна. За тэгээд түрүүжийн Hot Topics-оор бүгдээр ярьж ирсэн шүү дээ. За манай энэ айргийн ах нь нөгөө нэг одоо хэргийн эзэн хингэргийн төхөөр юу гэсэн бэхээр за Иранд бид нар хариу зөвхөлт өгөх хэсгээ 14 хоногийн дотор шийднэ гэж хэлсэн боловч 14 хоног хүлээх ерөөсөө шаардлагагүй. Ерөөсөө Америкийн нэгдсэн улс Израиль болон Ираны дайн татагдан орлоо. Яасан бэхээр 3 газарт нь Америкийн нэгдсэн улс өөрсдөө зарлаад цохилт өглөө. Иранд. Өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улс албан ёсоор Ирантай одоо дайн зарлаж байгаа гэсэн үг. За тэгээд энийг Трамп аль бисны мэдгдлээ гаргаад хийсэн. За одоо яаж хийсэн тухайгаа одоо өөрсдөө тайлбарсан. За тэгээд ингэж хэлсэн байна. Богинохон хугацааны өмнө Америкийн нэгдсэн улсын зэвсэгт хүчин Ираны дэглэмийн 3 гол цөмийн байгууламжид буюу Фордо, Натанс, Исфахан нарийн тооцоосон хүчтэй цохилт өгөв. Эдгээр нэрсийг та бүхэн олон жил сонсож байсан. Тэдгээр нь асар их хор хөнөөлтэй төслийн гол төвүүд байлаа. Манай зорилго бол Ираны баяжуулах чадамжийг бүрэн устгах дэлхийд дээрх террорист үйл ажиллагааг хамгийн ихээр ивент итгэж буулсаас ирж буй цөмийн аюулыг зогсоох явдал байв. Одоо дэлхийн нийтэд мэдэгдэхэд таатай байна. Энэ цохилт бол үнэхээр гайхалтай амжилт байлаа. Ираны гол цөмийн байгууламж бүрэн устгагдсан. Дундад орнуудын, ойрхон орнуудын ирээдүй Иран одоо инх тайвныг сонгох ёстой. Хэрэв тийхгүй бол дараагийн цохилтууд бүр илүү хүчтэй, илүү хурдан хийгдэх болно. 40 жилийн турш Иран Америкт үхэл, Израиль үхэл гэж хэлсээр ирсэн. Тэд биднийг хүмүүсийг хөнөөж замын хажуугийн тесрэх бодисоор манай дайчдын гар хүлсийг тасалж байсан. Энэ бол тэдний мэрэгсэн зүйл. Бид 1000 гаруй хүнийг алдсан. Дэлхийд даяар олон зуун мянган хүн тэднийг үзэн ядалтаас олж ам өргөдсөн. Тэдний гол алуурч нь генерал Касем Сулеймани байв. Би аль эрт энэ нөхцөл байдлыг тасан зогсооно гэж шийдсэн. Энэ дахиж үргэлжлэхгүй. За Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху буюу ББ гэж шууд дуудсан байлаа. Талархал илэрхийлье. Санж яваараа бидэнд тусгах олон зорилттой цэгүүд байна. Өнөө шөнө хийсэн цохилт бол хамгийн хэцүү, магадгүй хамгийн аюултай нь байлаа. Гэвч хэрвээ инх тайван хурдан ирэхгүй бол бид бусад байг 100 минутын дотор устгах болно. За Израилийн Бенjamин Нетаньяхутай их дотно байсан. Бусад улсуудтай харилцаж бүр бусад улсууд хизээч дотносож чадахгүйгээр бид нар хамт нарийн нэгт ажиллалаа гэж Израильтай хамтын ажиллагаагаа одоо хэлсэн байлээ. Дэлхий дээр ийм цохилт өгөх чадвартай харимт улс байхгүй. Бидний хийсэн зүйлийг хийж чадах өөр байр байхгүй. Одоо бол инх тайвныг сонгох цаг. Анхаарал хандуулсанд баярлалаа гэж Дональд Трамп хэлсэн байна. Энэ гихтээ яг өнгөрсөн 7 хоногт те. За яг одоо Ираны ингээд уулархаг бүс нутагтаа байгаа энэ далд газар л зөвхөн Америкийн л пууж хүрэх ёстой гэдэг мэдээлэл цэцэгдээд нөгөө яг тэр одоо нууцд байгууламжийн зураг бүр наривчлалтай хиймэл дагуулаас авсан зураг цэцэгдээдсэн. Тэгээ би яг тухайн үед ингээд бодож ирсэн. Яг ингээд Америкийг би үнэхээр цохилт өгчнө гэж бодоогүй л байсан л та. 2-7 хоног гэхээр за ах маань 2-7 хоног гэж аал өнөөхөн сарын дараа ингээд жоохон мартагдах болов гэсэн чинь ялтчгүй ингээд цаагаараа тагнуулын мэдээ ч юм уу иймэрхүү юм явж байгаа л
За үнэхээр энэ ураны баяжуулалт нь энэ олон жил баяжуулснаас ингээд цөмийн зэвсгийнхаа хэмжээнд хүрлээ гэж одоо энэ хоёр улс үзээд хөдөлж эхэлт юм уу яад юм байгаа юм те. За Израиль цохилт өгсөн яг энэ цэгүүдэд нь бол Фордо, Натансд бол цохилт өгсөн боловч нэг асуудал байгаад байсан. Ираны цөмийн баяжуулах яг энэ одоо төслүүд нь байгууламжууд нь газар доорх байгууламжууд байгаад байсан. Маш гүнзгий газар доорх байгууламж. За Израилийн өгсөн цохилтууд бол энэ газар доорх байгууламжийг яаж ч агаараар устгах чадахгүй байгаад байсан. Ийм одоо зэвсгийг эзэмшдэг улс бол ерөөсөө л Америк нэгдсэн улс. За энийг бол GBU 57 гэдэг. За эднээсийг бол Bunker Busters буюу одоо газар доорх байгууламжуудыг устгах зорилттой ийм зориултын 13 тонны ийм хүнд асар том одоо бөмбөгүүд байгаа. Зориултын одоо бөмбөгүүд, тесрэх бөмбөгүүд. За энэ бөмбөгөөр B2 тусгай зориултын сүнөөгч бөмбөгдөг чонгоцоор инх одоо Америк нэгдсэн улс орж цохилт өгөөд за одоо доотлол нь энэ 13 тонны дэлбэрэлт болоод яг газар доорхыг хамж авах боломжтой. Би буруу санаагүй бол доошоо нь 20-30 м тэр 50 м хүртэл одоо байгууламж тэр чигээр нь үнсэнд орох боломжтой. Ийм одоо юугаар одоо хүчтэй бөмбөгөөр пуужингаар цохилт өгсөн. Тэгэд энэ бас хайлтууд нь бас яг энэ Ираны одоо дайнтай холбоотойгоор баахан дагвар хайлтууд бас их орж ирлээ. Жишээ нь GBU 57 бол хаасайгүй байна. Одоо GBU 57 гэж юу юм бэ? Bunker Busters гэж юу юм бэ гэдэг Америкийн нэгдсэн улс, Оросдоо, Японд бүгдээр энийг сонирхож хайж байгаа. За тэгээд бас л одоо энэ Америкийн нэгдсэн улс Ирантай дайн зарласнаар олон сэдвүүд дагаад орж ирж байна. За хамгийн энгийн ойлгомжтой нь Хормузын хоолой гэдэг хайлт 20,000 хайлтгаар Америкийн нэгдсэн улсад тэргүүлж байгаа. За ямар ч үгтэй ихэр энэ бол илүү дайныг аль өнцгөөс нь харж байгаа хүмүүс ингэж хайж байгаа гэхээр эдийн засаг талаас нь харж байгаа хүмүүс Хормузын хоолойгоор дэлхийн түүхийн нефтийн 40% дангаараа энэ хоолойгоор л дамждаг. Энэ хоолой эргээ болчвол одоо яг энэ одоо түүхийн нефтээс хараад байгаа улсууд бол бүгд баларна. Ялангуяа Хятад, Япон, Солонгос гэд эдгээр улсууд бол ерөөсөө асуудалд орох гээд байгаа. Тэгэхээр бас их эрсдэлтэй болж байна. За тэгэд Иранд за би бас ингээд өөрийн хэмжээнд бас иймэрхүү асуудал болоод байгаа болохоор энэ тэнд байдаг одоо юунуудыг одоо геополитикч гэх юм уу аналистуудыг ютубер ч н одоо бүгд ингээд ярьдаг болсон шүү дээ. Тэднээсээс бас нэг сонирхоод зарим хүмүүс бол Трамп бол Иран цохилт өгөх нь тодорхой байсан. Иран цохилт өгөх нь угаасаа гол зорилго нь байсан гэж одоо зарим хүмүүс одоо шинжээчд бас геополитикийн шинжээчд бас ярьж байна лээ. За яагаад тэгэхээр Трампын охин Иванкагийн нөхөр Джеред Кушнер. Кушнерийн гэр бүл гэдэг бол за Польшоос гаралтай еврей гэр бүл. Энэ еврейчүүдийн одоо лобби хийдэг гэдэг бүлэглэлүүд байдаг. АПАК гэдэг бүлэг. За энэ бүлэглэлийн хамгийн том одоо дэмжигч нь санхүүжүүлэгч нь Кушнерийн гэр бүл байдаг. Өөрөөр хэлбэл Трампын хөргөн Кушнер буюу еврейчүүдийн хамгийн том гэр бүлийн төлөөлөл. За Кушнерийн гэр бүлд гэрт нь Беньямин Нетаньяху эрэхтэй хонголдог гэж. За одоо ерөөсөө өөрөө Кушнер өөрөө ороо гаргаж өгөөд өөрөө падвалд унтчихад нь Беньямин Нетаньяху одоо тэр гидний гэрт нь одоо хоногт өөрүүлдэг ийм дот нь одоо гэр бүлтэй. Тэгэхээр энэ нь одоо шугамараас одоо еврейчүүд Иранд одоо израильчууд цохилт өгөх одоо лоббиг хийсэн гэж бас тэгж үзсэн байлээ. За тэгэд Иранд одоо хоёр л нөхцөл сонголт үлдэж байна гэж байна. За нэг бол инхийн хэлэлцээрт орох. Нэг бол инхийн хэлэлцээрт орох. За нөгөөх нь бол одоо дайнд орох те. Дайнд орох, хариу цохилт өгөх. Одоо ямар хариу цохилт өгөх юм бэ гэдэг. Иранд бол одоо Америкийн нэгдсэн улсад бол хариу цохилт өгөх тийм боломж бол хомс харьцангуй одоо зэвсэг болон технологи чадамжийн хувьд ялгаатай. Тэгээ sleeper cell гэдэг хайлт 100,000 хайлттайгаар орж ирлээ. Бас Америкийн нэгдсэн улсад үүнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл sleeper cell гэдэг ойлголт нь тухайн улсад нэвчсэн байгаа унтаа одоо эс гэсэн утгатай үг. Эднээс бол тагнуулуудаа хэлж байгаа. За Ираны одоо дэлхийд даяар Ираны тагнуулуудын сүлжээ байдаг. Тэгээ энэ ингээд идэвхтэй тагнуулууд гэсэн үг биш. Ямар ч гэсэн холбоо барина гэдээ орхисон байсан тухайн Америктай ч юм уу банууны улсад амьдарч байгаа энэ тагнуулын сүлжээнд байгаа хүмүүс эднүсийг одоо идэвхжүүлж эхэлнэ. Өөрөөр хэлбэл маш олон террорист ажиллагаа хийж магадгүй хариу цохилтно гэсэн ийм одоо дүгнэлт одоо Кэш Пател одоо Америкийн нэгдсэн улсын холбооны мөрдөх товчооны тэр хүн бас ингэж үзээд sleeper cell гэдэг хайлтаас орж ирээд байна те. За Иран одоо Америк нэгдсэн улс Ираны эсрэг одоо 3 газар нь бөмбөг одоо хайсан яг энэ одоо үйл явдалтай холбогдуулаад дагуул олон үг тренд дээр орж ирсний нэг нь бас дэлхийн дайн 3 болон мөн Владимир Путин гэсэн үгнүүд байлаа. Тэгэхээр мэдээж одоо Ирантай бол дотны холбоотон орон гэгдэж байгаа Оросын холбооны улсын байр суурь ямар байгаа гэдэг дээр угаасаа дэлхийн нийт анхаарлаа хандуулж байна. Тэгэхээр баасан гарагийн байдлаар Санкт Петербург хотод одоо олон улсын юу болж байгаа
Санкт Петербургийн олон улсын эдийн засгийн чуулган болж байсан. Яг энэ үеэр Путинээс одоо сэтгүүлчид одоо ойр эргэн тойронд нүрнж байгаа үйл явдлууд болон за Орос Украины одоо цэргийн тусгай ажиллагаа боловч энэ дайны асуудал хүн нэмээд бас Иран болон Израилийн асуудлууд дээр байр суурийг одоо асуусан. За тэгэхээр энэ дэр болохоор Украин би товчлоод ярил л да. Украин болон Оросын одоо яг энэ хооронд өрнж байгаа энэ асуудлууд дээр ингээд та ер нь ямар байр суурьтай байгаа вэ? Ингээд дуусах ч юм уу хандлах байгаа юу гэсэн энэ асуултанд болохоор их тийм эвгүй хариулт өгсөн байлээ. Орос тийм эртний үг гэдэг гинэ. Тэр нь юу гэдэг үг вэ гэхээр Оросын цэрэг хөл тавьсан газар нутаг бол манайх гэсэн ойлголт байдаг. Ер нь тэгээд Украин Орос хүмүүс бол ерөнхийдөө тийм өөр хүмүүс бишээ ч юм уу те. Ер нь Украин 91 он тусгаар тогтнолоо зарласан боловч Украин бараг манайхаас тусгаар тогтноогүй ч гэдэг юм уу. Бараг тиймэрхүү үнцгийг баримталсан бол за Израиль Ираны асуудал дээр жоохон одоо шууд ингээд нөхцөл байдал хурцтмал байдал руу шилжээсэй гэсэн ч юм уу тийм одоо томоохон тоглогчийн хуваар энэ ч бас нэг өөр ингэс үзэл бодол байгаа штэ. Аль болох шийдэлт хүрэхин сан гэдэг ийм үнцгийг баримталсан байлээ. Гэхдээ мэдээж дэлхийн 3 дугаар дайнд дэгдэхүй гэсэн айдас хүйдэс байгаа юу гэхэд ойрхон орондод өрнөж байгаа яг энэ одоо өрнөж байгаа үйл явдал бол мэдээж ингээд сэтгэл санаа зовоож гинэ. Тэгээ ялангуяа Ираны энэ цөмийн байгууламжуудын эсрэг эргэн тойронд өрнж байгаа асуудлын тал дээр Орос улс бол нэлээд анхаарал хандуулж гинэ гэдэг ийм байр суурь хэлсэн байлаа. Энэ дээр нь нэмээд хэлэхэд Орос улс чинь Орос Иран хоёр чинь хоёулаа л угаасаа барууны орнуудаас эдийн засгийн хоригтой байгаа. А гэхдээ бүр одоо энэ Украины дайнд дэгдэхээс өмнө байна уу? Арай өмнө санагдаж байна. Орос чинь бүр Иранд очиод цөмийн юу станц байгуулж өгсөн. Одоо ч тий ажиллаж байгаа. Тий. Тэнгүүтээ яг одоо ингээд Оросын ингээд ажилчид тийм инженер ингээд техник ажилчид нь тэнд байгаа. Тэгээд одоо энэ цөмийн станц руу чинь дайрах болов энэ бүшээртх одоо энэ станц руу чинь яах болов гэсэн чинь ерөнхийдөө бол яг өөрийнхөө ингээд одоо иргэдийн өөрийнхөө иргэдийг эргүүлэн татахгүй гэдэг байр суурь дээрээ зогссон билээ. За үүнтэй зэрэгцээд Ираны одоо гадаад явдлын сайд Аббас Аракчи гэдэг хүн болохоор Орос руу явж байгаа. Москвад очиод одоо Путинтэй уулзна гэж байна. Одоо болохоор Орос Москвад бол арайхан даваа гаргийн өглөө болоогүй байгаа гэж түрүүн би ойлголоо тий. Тэгэхээр яг одоо энэ 22-ны өдөр Стамбулд хийсэн хэвлэлийн баг хурлынхаа үеэр энэ Ираны гадаад явдлын сайд Аббас Аракчи гэдэг хүн болохоор Орост очиод Путинтэй уулзаад ерөнхийдөө нөхцөл байдал цаашаа яах тал дээр стратегийн хамгийн дотны түнш оронтойгоо бид нар өмнө нь шийдвэр гаргахтаа ярилцчихсан, одоо ч гаргах болно гэдэг ийм байр суурийг хэлсэн байлээ. Гэхдээ Америк нэгдсэн улсын мэдээж нь Ираны эсрэг одоо тийм үү халдан дайрсан Израилийн бас энэ ингээд халдан товтолж байгаа үйл явдлууд дээр бид нар бол маш хатуу байр суурьтайгаар эсрэг байна гэдгийг бол ойлгомжтой илэрхийлсэн байлээ л тийм. Тэгээс Оросуудын хувьд бас Путин яг энэ одоо Санкт Петербургт болж байгаа хурал дээр яг энэ Израиль болон Ираныг алийг нь баримтлах вэ гэдэг дээр маш тодорхой сонирхолтой хариулт өгсөн байлээ. Израиль улсад бол 2 сая Орос хэлтэн байгаа. Израиль бол бараг л Орос хэлтэй улс юм аа. Тийм учраас Израиль бол бас манай дотны байнгын харилцаатай. Иран энэ хоёр хоёулаа одоо юу юм аа? Манай түншүүд юм аа. Тийм учраас бид нар бол яг хэлж чадахгүй. Гэхдээ бид нар хэрэг хүсвэл одоо энэ одоо инхийг одоо инхийн найрамдлын хэлцээрийг зуучилж өгч чадна гэсэн байр сууриа бас илэрхийлж байгаа. Өөрөөр хэлбэл 100% бас Ираныг дэмжиж байгаа бол асуудал биш. Тэгээ хамгийн гол одоо Путиний амнаас унсан хамгийн аюул дагуулад гэх юм хүмүүсийг айлгаад байгааг бол дэлхийн 3 дугаар дайлуу ялтчгүй гулсаад байна. Дэлхийн дээр чигээрээ дэлхийн 3 дугаар дайлуу гулсаж байна гэдэг асуудал байсан тийм. За энэ Батбаяр ингэж хэлсэн байна. Америк нэгдсэн улсын дотоодд энэ явдал нэгдмэл үзэл бодолтой байдгийн болов тухайлбал Ардчилсан нам гэсэн. Яг энэ холбоотой Берни Сандерс гэдэг том Ардчилсан намын том лидер байгаа. Берни Сандерс илтгэл тавьж явах үед нь яг одоо мэдээд өнгөж ирсэн. Нэг нь ойрлсон. Бид нэр Ираныг бөмбөгдөж өглөө гэсэн чинь ойрлолтол арай гэж бүр бүгд эсэргүүцэл дахин дайн болмооргүй байна гэж ойрлолтод эхэлсэн буюу Ардчилсан намынхан ялангуяа ихэнх нь одоо дайны эсрэг байр суурьтай байгаад шиг байна те. За хамтран ажиллагчаа танилцуулах стандарт болон дуплексийн хослол Plus апартмент манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байна. Zia Plus апартмент төсөл маань бизнес амьдрал хоёрыг тэнцвэртэй авчих ухаалаг шийдлийг санал болгож байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотын худалдааны гол бүсэд буюу Нарантуулыг тойрсон яг энэ бүсэд баригдаж байгаа бүрэн зутгамал хийцлэлтэй металл фасадтай доороо нэгдсэн худалдаа үйлчилгээний төвтэй 16 давхар стандарт болон дуплекс загварыг хослуулсан
121 айлын орон сууцны төслийг танилцуулж байна. За гэр гэдэг бол худалдааны төв, сургууль цэцэрлэг, үйлчлэгийн газарт ойрхон байх нь бол ерөөсөө л амин чухал хэрэгцээ байдаг. 5 тухын гол одоо үзүүлэлт. Тэгэхээр энэ одоо Plus апартмент бол худалдааны төв, сургууль цэцэрлэг, эмнэлэг гээд бүх зүйлд ойрхон. За тэгээд дээрээс нь бизнес эрхлэгчтэй байгаа бол энийг хөрөнгө оруулагч гэж бодох хэрэгтэй. Түрээсийн орлого олоод авах боломжтой газар. За одоо байр авчаад түрээсээр орлого олоод амьдрах бас тэр чинь том орлогын их үзэл болж байгаа шүү дээ, тийм. Хүн амын хөл хөдөлгөөн ихтэй ийм газар бол байр түрээслүүлэх нь үнэхээр ашигтай байдаг учраас хөрөнгө оруулалт гэж бас та харах боломжтой. За тэгээ замын төвжирэл цаг хэмнэх үүднээс одоо яг тухайн мөсөд оршин суудаг хүмүүс бол ажилтайгаа ойрхон амьдарч болох юм байна. За нэмээд жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүс офис болон амьдрах хосолсон зорилтоор бас ашиглаж болно. Дотроо офислоод бас амьдртдаг бас одоо сүүлийн үе нөхцөл гарсан байлээ шүү дээ, тийм. За тэгээ ажлын шугамар төр байрлуулах хүмүүст бас зориулаад бас санал болгож байна. Компаниуд ажилчдаа зориулаад авч өгдөг байрны төслүүд байдаг. За тэгвэл төслийн хугацаанд ажиллах ажилтнуудад худалдааны бүсэд байр түрээслүүлж ашиглуулж байгаа. За Plus апарт маань сургууль цэцэрлэг төрийн байгууллагатай ойрхон гэдгээс арайгүй хэллээ. За өрөөний сонголтуудыг нь яг Facebook руу н ороод харуул маш оновчтой, гоё зохион байгуулалттай юм билээ. Зарим ч нэг ашиггүй талбай ихтэй байгаад байдаг шүү дээ. Коридор нь том ч юм уу, коридор тиймэр ор тавилттай нэш гэмээр тийм болоо юу байхгүй, ойлголт авахгүй. За металл фасадтай 8 балын газар хөдлөлтөд төсвөртэй. За нэмээд стандарт болон дуплекс гэсэн хоёр төрлийн сууцны сонголттой гэж байгаа. Энэ дээр их гоё юм байгаа. Хүүхдийн тоглоомын талбайгүй гэдэг ихэнх барилгууд тийм. Одоо нөгөө сүүлийн үе чинь ингээл барилга чинь ингээл нэг ганцаараа ч юм уу баригдсан барилгууд чинь талбайгүй зогсоолгүй байгаад байдаг. За тэгвэл эднийх маань хүүхдийн тоглоомын талбайтай бас ээжүүдийн амрах хэсэгтэй гэж байгаа. Тэгэхээр их гоё давуу талаас мэдээж бид нар чи одоо ингээд залуу хүн амтай улс чинь хүүхдүүд зөндөө байна. Агаарт гаргамаар болон тоглоомын талбайг бол хэцүү байдаг тий. За тэгэхээр Plus апартмент гэдэг та бүхэн хайвал аль бисны Facebook пэйж нэгээ дотор нь түрүүний одоо яг хэлсэн гоё зохион байгуулалт, зураг төсөл бүх мэдээллүүд нь байгаа. Та бүхэн ороод лайк дараарай, дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. Байрлал нь бол Нарантуул худалдааны төвийн хойно цагаан хуурын хотхон шүү дээ. Тэгэхээр бүх одоо үйлчлэгэнд ойрхон хичээж болно. Харин утсаар мэдээлэл авъя гэвэл 75 55 93 93 юм байна. 75 55 93 93. За манай нэвтрүүлэгтээ стандарт болон дуплексийн хослол Plus апартмент хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За энэ юутай холбоотой Иран, Израильтай холбоотой бас олон асуудал гараад байгаа. Интернетээр бас ямар тренд гарсан бэ гэхээр Израилууд Иранаас бол байнгын агаарын одоо довтлогоо ирж байгаа шүү дээ, тохиолдож байгаа. Тэгээд Израилууд өөрсдийнхөө хүмүүсийг ингээд нуувчандаа байрлуулж байгаа. Гэхдээ гадны хүмүүсийг оруулахгүй нэг нэ. За тийм бичлэгүүд зөндөө явсан. Одоо Таиландын иргэд Израильд амьдардаг Таиландын иргэд бөмбөгдөлт эхлэхээр нь гүйж нуувчанд орох гэсэн чинь Израиль хүмүүсээ л оруулна. Бусдыг нь оруулахгүй гадаа ингээд өргөжж байгаа. Тэгээд Таиландаас гадна хэд хэдэн өөр гадны улсуудыг оруулахгүй байгаа юм бичлэгүүдээс тараад бас олонний анхаарал татаад байгаа юм билээ. Хүү наач гэхдээ бас нөгөө хүүийг нь би бүр ингээд би нөгөө бас хүний ингээд нөгөө хүн чанарт итгээд байна л та. Манайхан ч Израильд бас олуулаа хэдэм чинь яг үнэн удлаа бас хэлнэ үсттэй. Яагаад ч юм ингээд чи Израиль биш болохоор оруулахгүй байна гэд ингээд яана гэдэг чи одоо дэлхийн 2 дугаар дайны тийм их одоо зовлон үүдсэн арт түмэн яриач тэхгүй байлгүй ч одоо. За одоо яг тэр дэлхийн 2 дугаар дайны зовлонгийн яг эдэлжсэн хүмүүс нь бол одоо амьд үлдээгүй байх л та. Тэр чинь бас юм шидэж шүү. Үгүй яг тийм л ах гэж бодож тэр чинь 45 онд. Тэгээд яг тэгээд одоо юунууд Таиланд хүмүүсээр одоо энэ тэнтгэхэр одоо яг тэр асуудлууд нь бас яваад лээ. Намайг оруулахгүй байна гэд гомдлоод байгаа тийм. За дараагийн мэдээлэл рүү оръё тий. За дараагийн мэдээлэл Холливуудын нэгэн жүжигчинтэй холбоотой мэдээлэл орж ирсэн. Эзра Миллер гэдэг залуу. За энэ залуу бол одоо DC-гийн Flash гэдэг дүрээр бол нэлээд танигдсан. За Flash-аас гадна нөгөө алдарт нөгөө нэг Fantastic Beasts нөгөө Harry Potter-оос залгаад гарсан нэг тийм ижидийн амьтдтай бас нэг 2 чанг нь гарсан баха. Johnny Depp тоглодог тий. Монгол залуу энэ төсөлд чинь аниматороор нь ажилласан гэлөө дээ. Бүр тийм үү. За тэгвэл яг ингээд одоо за тэр чинь одоо DC-гийн комикийн Flash буюу бас гол дүр тоглолчлоо. За DC-гийн өөрийнх нь кинонууд дорлоо. Өөрийн гэсэн Flash гээд 2000 хэдэн онд гарлаа да уран сайхны киногоо тоглолцсон. За нэмээд ингээд ер нь Hollywood-ийн ингээд нэгдлийн independent буюу одоо төсөв багтай бие даасан хөрөнгө оруулагчдын кинонуудад нэлээд тоглож исэн маш өндөр мэдрэмжтэй гэж хүмүүсээр ингээл хайрлагдаал тий шүтэн бишрэгчд ихтэй байсан залуу 2022 онд ерөнхийдөө ер нь карьер нь унсан. Унаад за тухайн үедээ болохоор яагаад унсан бэ гэхээр бага насны өсвөр насны охин хүүг нь би одоо мэдэхгүй л юм л та. Өсвөр насны хүүхдэд
тийм одоо сэтгэл санаанд нь нөлөөлөх заяа. Ингээд одоо өөрийнхөө ингээд эзэрхийлэлд иргэшээлд ингээд сэтгэл санаанд нь нөлөөлж оруулаад за тэгээ ингээд хүчирхийллийн шинж чанартайгаар айдас хүйц төрүүлээд ямар нэгэн байдлаар энэ чинь нас биеийн төрсэн залуу штэ. Одоо энэ чинь 32 таа байна уу? Ийм залуу чи өсвөр насны хүүхдээс одоо даруй 2 дахин их настай ээжиж өөрийнхөө одоо нөлөөлөлд оруулаад иргэшээлдээ байлгаж исэн гэдэг хэрэг нь мандаад эцэг ихэн залууруу дайраад шүүхтсэн. За энэ үеэр энэ залуу чи өөрөө ч бас нэг тийм сонин характерын хувьд эвгүй болоод байсан. За Эзра Миллер гэдэг залуугийн одоо найруулж өгөх бах. Ерөөсөө ингээд 22 оноос хойш за миний сэтгэл санааны байдал те энэ толгой бол ингээд эвгүй болчиход байна. Би ямар нэгэн байдлаар өөрийгөө эдгэх хангах талын юм хийя гэд ингээд сураггүй байжгаад сая сүүлд нэгэн улаан хевсний ёслолд оролцчихээ. За тэгсэн чинь яг тэр оролцсон зургийг хүмүүс гайхаад ширлээд байгаа маань нэг тийм урт үстэй шивгааны ингээд шивгааны зүстэй шивгаа шиг ингээд үсний хавчаар зүүцсэн заяа. Палажтай зураг гарч ирэх хэвээр. За харуулдаг палаж юм уу? Чи эрэгтэй хүн мэт. Эрэгтэй хүн. За яг өөрөө болохоор нөгөө одоо Холливуудын одын сүүлийн үеийн хэм маяг болох би бол нөгөө хүүсхүү хүн гих мэтэр өмнө нь бол хэлжсэн л да. Тийм үү. Гэхдээ л яг одоо ингээ 2-3 жил байхгүй сураггүй байсан. За метр 80 өндөртэй залуу штэ. Тэгээ палаж өмсөд гараад ирсэн чи хүмүүс их шуугаад байгаа юм байна. Тэгээ тэр нөгөө 22 онд бүр ингээ нөгөө дампуурж их үеэр ингэсэн гэж байгаа ш. Тэр нөгөө охин мохон тэр нэг ингээ баг насны хүүхдүүд ингээд хүчрхийл үзүүлсэн гэж штэ. Энийхээ хажуугаар ингээд айлын гэрлүү дайрч ороод заяа. Сохтуу галзуу улаан галзуу мэддэгдэхгүй. Тэгснэ яг нөхөн амьтанд л халдаагүй. Гэхдээ ингээд нөгөө ингээ өрөөстэй байсан архинаас нь авангуудаа уугаа гараа явцсан гэх тиймэрхүү хэрэгт ер нь ороод ингээ болохоо байсан. Гэхдээ энийг нь болохоор ингэж тайлбарлалт юм бэлээ. 19 онд ээж аваа хоёрын салсан гинэ. Салсан ч л ер нь Эзрагийн ингээд нөх характер нэг өөрчлөгдөж эхэлсэн гэж хүмүүс бичдэг. Өөрөө л энийг үгүйсгэх юм билээ. Надад салалт чинь нөлөөлөө үгүй гэд. Тэгсэн чинь хүмүүс болохоор яг энэ ээж аав нь салах байсан Эзра шал өөр хүн болсон гэд тэгжил ярьдсан билээ л дээ. Одоо тийм ямар ч сан найруулагч ирээд зургийг өгжөөл тэр палажтай зургийг нараад би хүртэл гайхсан. Ятгаад ингээд нөх чэжээрээ дүүрээ ингээд нэг иржсэн өстэй юм аа. Тэгээ тийм үе чинь палажтай харч одоо нэг тийм таатайч бас харагддгүй юм байна яг үннийг хэлэхэд. За дэмжийн ажиллагчид танилцуулах юм. Манай нэвтрүүлгийг 100-аатай болгоё. Ураатай, саруултай, бөмбөлөгтэй онда Боба дэмжин ажиллаж байна. Бүх насныхын хэрэглэж болохоор таган дотроо давхар бүрхүүлтэй тул асгардаггүй. 4 төрлийн амтны сонголттой Bubble Tea, Bubble нисэрдэг сорултай Боба Улаанбаатар хотын хүнсний дэлгүүрүүдээр борлуулагдж байна. Мөн цэцэрлэгт хүрээлэнгийн 7, 8, 13, 15, 33, 36 дугаар зэгүүдээр борлуулагдж байна. Орон нутгийн бөөний төв хүнсний дэлгүүрүүдээр борлуулагдж байгаа. Веб хаяг, сошиал хаяг нь Boba Mongolia гэж тавил байх юм байна. TikTok, Facebook, Insta хуудастай. Утасны дугаар нь 808087 6 юм байна. 808087 6. За манай нэвтрүүлгийг Boba Tea дэмжин ажиллаа. Баярлаа. Баярлаа. Зя хотопиксэн дараагийн сэдвлөө бүгдээр орцгоё. Бразилд Балао чай Санта Катарина. За би одоо Португал хэлтэй биш те зүгээр л уншчлаа. За Бразилд бас нэг сэдв 200 мянган хайлтаагаар тэргүүлж байгаа. Энэ зөвхөн ганц Бразилд биш. Америкийн нэгдсэн улс 100 мянган хайлтаагаар hot air balloon crash гэд бас хайлт нь тэргүүлж эхэлсэн. За энэ одоо бичлэгүүд нь бол баг манайхан бүгдээр энэ ах сайн бүтэн санд хараад амжицсан баха. Би зүгээр энэ бичлэгийг харчаад Туркд байхдаа бүгдээрээ энэ халуун одоо агарын бөмбөлгөөр ниссэн шүү дээ. Тэгээд ингээд харсан чинь за дахиж бол би агарын бөмбөлгөөр нисмээргүй санагдтал бичлэг байлаа. За хэдхэн хоногийн өмнө ердөө нэг 10 хоногийн өмнө Туркд бас энэ агарын бөмбөлгтэй холбоотой бас нэг ослол гарсан. Яасан бэ гэхээр нисгэгч нь хөлн дүүжлэгдээд за тэг одоо яг агарын бөмбөлг өндөр авцсан байжгаад дүүжлэгдээд унтсан тийм бичлэг бас явсан. За энэ удаа бол Бразилд одоо Санта Катарина гэдэг газар нь ийм осол боллоо. За энэ бол бүр нүд хайлтрын дүр зураг одоо харагдана. Манай найруулагч одоо видеог нь өгч гинүү. Найруулагч одоо яг нэг тийм тэнгэрээс унж байгаа бодвол яг нэг бөмбөлгнийхэн шатцсан хэсэг даавуучлалтай юм харуулж ин л та. Яг тэр 10 гаруй өдрийн өмнө Туркт ослуулахад нь би харчаад нөгөө манайхаас гэрлээ ихт суусан чи суусан өөр хин суусан би сандгүй. Би бол угаасаа цэцэг суусан. Цэгийг бид хоёр цуг суусан санаж байна. За одоо энэ харуулж ирсэн. Энэ одоо ороод ирлээ те. Йоо ямар амир юм бэ. Тэгээд энэ хараа. Одоо яг энэ дээр байгаа хүмүүс нь амьд хүмүүс байгаа шүү дээ. Зарим нь өсөрж байгаа юм. Тэгээд нэг бол унаж өхөн, нэг бол шатаж өхөн. Яасан бэ гэхээр яг нисэж явах үед нь гал авцсан. Гал авцсан. Тэгэд би энэ бичлэгийг харчаад 13 хүн амьд үлдсэн гэсэн баггүй юу? За 8 хүнээс орсон 13 хүн одоо амьд үлдсэн гэсэн. Яаж 13 хүмүүс нас амьд үлдчихдэг юм бол ийм өндөрөөс унаад одоо амьд үлдсэн байх гэсэн чи үгүй юм байна.
яг нисэх үед агаарын бөмбөлөгч нисдэг одоо би яг тэр нисчихсэн болохоор санаа тань л да ингээд нэлийн халж хагаад ингээд тэр үед нь дүнгэж хөөрж явах үед нь яатсан юм байна. Гал авцсан юм байна. За ингээд шатаад эхэлсэн. За ингээд хүмүүсийг өсөр гэж хэлсэн. Одоо жолооч нь ингээд өдөртөж явж байгаа хүн учраас өсөр гэж хэлсэн чинь за 13 хүн өсөрсөн тэднээс юм байна. За тэднээс бол ойролцоогоор нэг 2 3 давхар шиг тийм өндөрөөс л өсөрсөн гэсэн үг байна. Тэгээд тэднээс 8 болцсон. Өсрөх тийм зориг гараагүй эсвэл самбаач амжаагүй 8 хүн нисгэгчдэг очиод дэш ниссэн. За тэгээ нийгэмд өндөр авцсан газраас ч одоо өсөрч чадахгүй тэгээд энэ өндрөөс одоо өсрөхүү чадахгүй гэж байгаа байдал одоо бичлэгийг харагдаж байна. Үнэхээр тийм байна. Хүмүүсийг бас зүрхийн өвтгöd байгаа ийм асуудал гарсан. За тэгээд нисгэгч нь одоо цуг нисээд одоо яалтчгүй цуг одоо ингээд өдөртөд хүмүүс үлдсэн болохоор үлдсэн блэ тэр нас орсон. За ерөөсөө үлдсэн хүмүүсийн 4 нь одоо өндрөөс унж нас орсон, 4 шатаж нас орсон. Ийм одоо харамсалтай одоо хэрэг болсон. За энэ нь одоо бичлэг нь одоо цагт чинь ингээд бүх юмыг бичээд авчдаг болохоор бичлэг нь интернетээр дараад энэ бичлэгийг олж үзэх гээд хүмүүс энэ одоо hot air balloon crash гэж Бразил гээд хайгаад үзээд байгаа юм билээ. Би ч одоо нөгөө юу яадаг өндрөөс хайдаг. Тэгэд намайг суух хөөхтөн за юугүй надад мөнгө өгсөн ч би суухгүй гэд яг үлдчихсэн байхгүй юу. Тэгээ одоо эн чинь юм олуулаа суут юм уу тийм том юм бид. Олуулаа штэ 20 хэдүүлээ суудаг. За би бол өндрөөс айцтай. Тэгээ одоо Туркт очиод үзэх юм ин гэхээр л үзсэн л дээ. Тэгэл ерөөсөө их л тийм гаднаа бол их тийм даруухан царай залуу харагдаж байгаа штэ. Жирийн Монгол залуу Түрк шахсан. Дотроо бол зүгээр ухаалдаж унчихгүй шүү. Олны өмнө монголчуудын нэрийг бодсон шиг байлаа. Яа амар амар нисчихэл амар юм байлээ. Тэгээд хид хідэн ойр ойрхон ингээд нөгөө агаарын бөмбөлгийн осол болоод бас тэг хүмүүсийн аюулгүй байдал болон агаарын бөмбөлгийн ослыг хараад сонирхоод байгаа маань. Хонгор цул ёрндан жанц амар юм аа гэсэн байна. За сув дундрах нэг хүн амар өндрөөс өсөрч байсан амар аргаа бараад л өсөрсөн багт. Яг зөв. Одоо ерөөсөө нэг бол шатна, нэг бол одоо өсрөх гэж байгаа учраас одоо зарим нь бол үнэхээр л өндрөөс өсөрчлээ. Би зүгээр бодсон. Би байсан бол бас өсрөх л байсан юм даа л гэж бодсон. Шатхад нь бүр хэцүү л гэдэг. Ямар нэг юм хийгээд амьд үлдэхгүйгээ үдсэн дээр л дээ тий. Амьд үлдэхгүй л тийм өндөр чи одоо баг хэдэн метр өндөр гарцсан. Тийм байгаа. Зүгээр яг ингээд унтлаа тэр чинь бас ингээд амьд байгаа тэгээд гинт одоо нас орох. Шатна гэдэг чинь бол ингээд өвдөлтийг илүү их хүчтэй мэдэрч байгаа одоо тусан шүү дээ тий. Агийн алгаа хичтсэн байна. Өндрөөс айдаг хүмүүс онгоцонд яадаг вэ гэж байна. Би бие чангалаа сууж идэг да. Одоо яах вэ? Үхэлтэй нэвшил сууж идэг да. Петролчи колlegч аялжуулчлаар аялж амарч яваад ингээд агаарын бөмбөлөг гэх мэт зүйлсээс болж нас орох нь үнэхээр харамсалтай гэж нэрэл үнэхээр харамсалтай юм а тий. За дараагийн мэдээлэл рүү оръё. За дараагийн мэдээлэл за Беларустай холбоотой мэдээлэл орж ирсэн. За Беларуст одоо 1994 он гэдэг чинь Лукашенко одоо яг 31 жил төрийн эрхээ барьж байна. Тэгэхээр 2025 оны 1 сард болсон сонгуульдаа бас үнэмлэхүй ялалт байгуулаад дахин сонгогдсон. За тэгвэл 2020 оны сонгуульд нь Лукашенкогийн эсрэг сөрөг хүчний удирдагч Сергей Тихановский гэдэг хүн нэр дэвшижсэн юм байна. За энэ хүн бол ялчгүй тренд дээр ороод ирлээ. За өнгөрсөн 7 хоногт яг Тихановскигийн эхнэрийнх нь нэр тренд дээр ороод ирсэн. Би тэ харж байхгүй. Яг ингэдэм биш үү? Ер нь ямар нэгэн юм болох нь маш тодорхой байдаг. Тэгээ нэг урдчлаад ингээ нэг сэвэлт бас явж идэм юм уу гэж би бас бодлоо л да. За яасан бэ гэхээр Тихановский яг тухайн 20 ондоо ерөнхийлөгчөд одоо Лукашенкогийн эсрэг ард түмний гаргаж тавьж чадах ганцхан хүн буюу яг энэ ингээ тэ 30 жил ингээ сууж байгаа хүнийг буулгаж чадах хүн гэж одоо ард иргэд нь ингээ дэмжээ сөрөг хүчин гэсэн үг шүү дээ. Гаргаад ирсэн чинь Лукашенко барьж аваад одоо улс төрийн хэрэг тулгах шоронд хийсэн. Ингээд 5 жилийн турш ерөөсөө ингээд за боддоо нөгөө юу гэдүүлээ тусгаарлаа өрхөж чинь гяндан гэдэг тий. Гянданд бүтэнсээ өдөр хаяалны харуултаа хэд 3 үг солиулсан заяа. Өөр бусдаар хинтээч үг ярихгүйгээр 5 жил хоригдж жоод суллагдчихээ. За ингээд Сергей Тихановскиас суллагдангуудаа эхнэр нь байгаа одоо Литв улсад очсон байгаа. Яг нөхөр нь баримтлагдсны дараа бас энэ одоо Тихановскигийн эхнэр нь нөхрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлнэ гэд багшийнхаа ажлыг орхиод яг тухайн үед нөхрийнхөө араас ерхийлэгчд нэр дэвшижсэн юм билээ. За мэдээж ингээд бас дараагийн хэрэгт ингээд буруутгагдаад Лукашенкогийн гарт ороод хоригдохыг гэсэн айцтайгаар Литв рүү бас дөрвсөн гэсэн мэдээлэл үлээ. Светлана Тихановская гэдэг нэмэгтэй болохоор яг одоо нөхөртөөгөө хамт ингээд суугаад хэвлэлийн бахурал хийсэн юм байна. За энэ хэвлэлийн бахурал дээр манай ахын тухай их яригдлаа. За Сергей Тихановский болохоор өөрөө инглиш Дональд Трамп
танд ингээ бүх хүч чадал байна. Таны нөлөө бол ингээ хэмжээшгүй байна. Та ингээд Лукашенко те нөлөө үзүүлээд бараг болдог бол дарамт үзүүлээд ч юм уу те энэ улсад байгаа 1000 гаруй энэ улс төрийн хоригдлуудыг суллаад өгөөч. Биднэрт ингээд одоо те гадны орнуудад алуурчид зурагт үзчихэд биднэрт дөрөв ингээд 7 хоногийн турш 1-2 ч удаа хүнтэй ярих боломж олгож байгаагүй. Тэр байтугай би савн чиргэлгүй би 5 жил болсон гэж ярьж байгаа байхгүй юу? Энэ мэтэр ингээд бидний ярих бол баг эндээс ингээд яг ийм гяндангийн энэ хорих системээс нь амьд гарч ирэн гэдг нь баг тухайн үний баг нөө ус уух аз гэдэг шиг зүйл болж гэнэ гэж ингэж хэлсэн. За яагаад энэ Сергей Тихановский суллагдсан гэдэг нь бас л Трамптай холбоотой байна. За Беларусь ч өөрөө бас Америкийн нөгөө хориг арга хэмжээнд орсон байгаа. Оросыг бол нөгөө цогтой дэмждэг гэдгээрээ тий. За гэтэл яг одоо яг энэ үеэр нь Америк нэгдсэн улсын төрийн тусгай элч Кейт Келлог Минскт ирсэн. Минскт ирээд ингээд нилээ яриа одоо Беларусын ерөнхийлөгчтэй нилээ ярилцсны дараа Лукашенко за яах вэ гэд Сергей Тихановскийг сулсан юм байна л та. Нэг осондоо одоо энэ эдийн засгийн хориг арга хэмжээг одоо өргүүлэх, цуцлуулах иймэрхүү одоо сонирхол бол Лукашенкод өөртөнд байгаа болохоор яг энэ Америкийн ингээд тусгай хэлж ирж уулзах үе дээр би энийг суллахгүй гэж гидихгүйгээр одоо ингээд намайг суллцсан байна. Тэр ийм болохоор дараагийн ингээд миний ард бас зовоод үлдсэн тэр хүмүүсийг суллуулах тал дээр та оролцоод өгөөч гэд одоо яг энэ шууд Дональд Трампт яг шууд нэрийн цохоод хэлсэн байлээ. За танаа багч одоо хаасаагүй явж байгаа юм аа яаж орж ирэх гэсэн чинь тийм учиртай байсан. Би ялтчгүй том хүн байна. Дараагийн хамтран ажиллагч эхлээд танилцуулах юм. Манай нэвтрүүлэгтээ Москвагийн диплом таны боломж өрөөтэй Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар хамтран ажиллаж байна. За Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургууль нь Оросын холбооны улсынхаа топ 100 сургуулийн тоонд ордог. Анх 1907 онд байгуулагдсан 118 жилийн түүхтэй ууган улсын сургуулиудын нэг. Тэгэхээр манай Улаанбаатарт салбар нь байгуулагдаад 25 жил болж байгаа. Гадаадд болон Оросын холбооны улсад нийт 15 салбартай отгон салбар нь ихэд 2024 онд Дубайд нэгдсэн байлээ. Монголд бол бага дунд дээд боловсролыг олгож байгаа гадаадын цор ганц сургалтын байгууллага гэдгээр Плеханов бас онцлогтой. За тэгэхээр Плехановын Улаанбаатар дахь их сургуулийн салбар нь олон улсын худалдаа, бизнес статистик ба шинжилгээ, санхүү зээл гэсэн 3 чиглэлээр эсэлт авч байгаа юм байна. За нэг жилийн сургалтын төлбөр бол 5 сая төгрөг гэсэн байна. Оюутнуудыг Оросын холбооны улсын нийслэл Москва хот байгаль нуур руу аялуулах, хар талаан ирэг дээрх өөрийн амралтын газарт амраах Оросын холбооны улсад зохион байгуулагддаг оюутны урлагийн спортын их наадамд оролцуулдаг олон давуу талуудтай. За тэгээд одоо энэ Улаанбаатартаа суралцаад төгсгөд Оросын холбооны улсын дээд боловсролын стандартын дагуу хөтөлбөрөөр сураад Москвагийн дипломын амт гардаж авт юм байна. За тэгээ нэгдүгээр курсын оюутан эхний жилдээ дотор байранда үнгүй амьдран, боловсролын зээлийн сангаас сургалтын зээл, буцалтгүй тусламж, замын зардал авах, оюутан цэрэг гэх мэт хөтөлбөрүүдэд бүгдэнд нь хамрах боломжтой. За нэмээд бас 3 дээр нэмэх нэг хөтөлбөр буюу 3 жил Монголдо сураад 1 жилийн Оросд сурах боломжтой. За тэгэхээр эсэлтийн комиссийн утасны дугаарыг хэлээд өгье. Та бүхэн тэмдэглээд аваарай. 95 99 14 29 95 99 14 29. За байрлал нь бол зүүн дөрвөн зам өнгөрөөд Жуукийн автобусны буудлын наан 4 давхар шар тосгон байр гэдгийг бүгд орог мэдж байгаа хаа. За Facebook пэйжтэй REO ГВ Плеханова гэдэг хайвал албасны Facebook пэйж нэгээ та бүхэн лайк дараа дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой шүү. Манай нэвтрүүлэгтээ Москвагийн диплом таны боломж өрөөтэй Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар дэмжин хамтран ажиллаа. Баярлалаа. За одоо фикс нэвтрүүлэг үргэлжилж байна. Ингэсэн мэн сов дундрах Трампгүй юм гэж алхаа гэсэн. Танаа хаахч нэрээс. Янз юм. Батбаяр Бата миний хараа өнцгөр Тихановской их хэрүүлж зарагч юм шиг санагдаж ядаж байхад Верасын хамтлагийн Тихановичтай төстэй нэртэй юм гэсэн байна. За. Би яагаад ер нь Трампын дүү болохоор шийдсэн гэж? За. Би чи алсын хараатай. За, дэлхийн 3 дугаар дайн болсон уу гэж олон хүмүүс бас их сонирхоод хайлтар орж ирсэн шүү дээ. За, энэ бол Путинтэй холбоотой дэлхийн 3 дугаар дайн гэдэг хайлт Америк нэгдсэн улс жишээ нь 100 мянган хайлттай байлаа. За тэгэд яг дэлхийн 3 дугаар дайн болохын тулд нэг улс л үлдээд байна гэж ярьж байгаа. За одоо асчуулах 3 цэг дээр гурвалтан дээр нь одоо цэг асцсан, халуун цэг асцсан. Ямар юм бэ? За. Одоо ганц үлдсэн цэг бол Хятадын асуудал. За Хятад бол Хятадын коммунист ном бол бүр нээлттэй зарлж байгаа. Тайван бол манай нэг хэсгээ. Тайваныг бол бид нар хүчээр
нэгтгэнэ. Цэргийн хүчээр болтгоо нэгтгэх боломжийг 27 он гэхэд хангах гэсэн чиглэл өгчөөд одоо яг ажиллаж байгаа. Тэгээд цэргийн бэлтгэлээ хангаад том одоо Пентагоноос 2 дахин том цэргийн одоо удирдах штаб байгуулад хятадууд эндээ цэрэг одоо хүчээ хаяж байгаа. Тэгээд хятад хэрвээ Тайванд одоо байлдах юм бол энийг дэлхийн аль биесээр дэлхийн 3 дугаар дан гэж нэрлэнэ. Эс бүгээс одоохондоо бүс нутгийн одоо Хурцмал асуудлууд байгаад байна. Гэхдээ за энэ Иран руу Америкийн нэгдсэн улс цэргээ оруулсан асуудал бол яалтчгүй Иракта төстэй нөхцөл байдал. Яг л Иракта ямар өрнөсөн шиг Иракийн 2003 оны дайн шиг л одоо өрнөх байхаа. Гэхдээ Иран бол хэд дахин том, 3 дахин том газар нутагтай хамаагүй олон хүн амтай. За ийм улс тэгэхээр одоо яадаг л алдаа гэдэг бүгд харж байна те. Хятад ч одоо яг одоо тухайн бүстэй Тайваныг бол ингээд бүрэлдэхүүн хэсгээ гэж үздэг тийм үү. Тэгээд өмнөд Хятадын тэнгис миний мэдхээр Японтой арлын маргаантай. Одоо энэ тэнгүүдтэй Вьетнамтай, за Филиппинтэй яг ингээд би энэ гурыг ингээд тусгаалan санаад байна. Ялангуяа одоо тэр Японы маргаантай арал нь Япондоо нэг нэртэй, Хятадтай нэг нэртэй ч үлээ. Тийм. Тэгээ ингээд ер нь л ингээд тойрол ингэсэн байгаа. Тэгэхээр хэрвээ нэгхэн ингээд хурцтмал байдал үүсэх юм бол тэр аваар ингээд нөгөө пс гэл буу юм болох магадлал ч өндөртэй юм шиг. Тэгээ одоо тэр Тайванд ингээд Тайваны арал дээрээс тийм үү нүдээр харагдахгүй. Гэхдээ маш ойрын нөхцөлд одоо юу дайны ингээд хөлөг онгоцууд нь зогссон. Сүрийг үзүүлнэ гэдэг шиг зогссон байгаа гэдэг тийм мэдээлэл бас яваадсан. Чи ярьлуу? Тийм тэр нөгөө сая цэргийн бэлтгэлээ хийсэн Тайваныг ингээд бүсэлж цэргийн бэлтгэл хийчихсэн үзүүлсэн. За одоо нэг ийм байдалтай л андаа бүгдээ. За ёо дараагийн мэдээлэл рүү орё. Дөрөв манай комментор бас бичсэн баг шүү. Дайна одоо болио. Үгүй юу гэсэн үг юм бэ? Дайна болио гэж дайн менеж хүсээд бид хоёр яриад байгаа юм шүү дээ. Дэлхийд даяар л энэ асуудал ялтчгүй дэлхийн анхаарлын төвд байгаа даа. За хаасайгуу болчиход байна л да. Дараагийн мэдээлэл. Ялчгүй трендing ингээ бүх улсын баг их тренд дээр нөгөө спорт гэдэг үсэн чи спорт гэж зохиод ороод ирж штеп энэ өөрөө 10 сая хайлт гэдэг бол би л урд өмнө харж байгаагүй олон хайлт энэ одоо Иранд Америк нэгдсэн улсын өгсөн цохилт орж ирлээ. Дараагийн сэдв Оросын холбооны улс. Оросын холбооны улсад Тализина гэдэг хайлт 100 мянган хайлттайгаар Оросын холбооны улсад тэргүүлж байна. За Тализина гэдэг бол Оросын холбооны улсын жүжигчин, кино жүжигчин. Тэгээд ямар жүжигчнэр киногоор бид нар сайн мэдэх юм бэхээр юу гэж орчуулад л Ироны сүдби гэдэг кино. Хөвзээний эргүүлэг буюу ууранд суусан паян. Тийм. Ууранд суусан паян буюу. За энэ киноны Валя гэдэг дүрийг гаргадаг Валентина Тализина гэдэг тийм алдартай Оросын холбооны улстай зөвлөлт холбоот улсын том жүжигчин 91 наснда өөд болсон юм байна. За ингээд Тализинатай холбоотой бахан хайлт болоод байгаа юм байна. За тэгээд том насаар харж одоо тэг эхлэх та тийм. Тализинага царайг нь одоо харуулбал бүгд орогдох байх. Би бол их олон л харж исэн хүн бэлээ. Би бодвол нөгөө Москвад гэрт нь хүлээж яадаг эмэгтэй болвол гэж бодоод байна л та. Нөгөө яг гол дүрийн эмэгтэй чинь шаргал өстэй хүн байдаг болохоор тий. За дараагийн сэдв. Би товчхон бас мэдээллүүдийг юу явж байгааг нь ухрагд дуусгая гэж бодлоо. Японд 1 сая хайлттайгаар хотын зөвлөл гэдэг хайлт тэргүүлж байна. За тэгэхээр яасан мэхээр Токио хотын зөвлөлийн сонгуул болсон юм байна. За энэ олон хүмүүсийн анхаарлыг Японд ялангуяа маш их ач холбогдлогод хайгаад байгаа юм билээ. 1 сая хайлттайгаар одоо хотын зөвлөл шинэ сонгогдсон зөвлөлүүдээ бас хараад байгаа юм билээ. Тэгээд Японд бас нэг том Кюшү арлын урд хэсэг дээр нь бас галтуулт хэлбэрсэн билээ. Тэр нь 50 мянган хайлттайгаар тэргүүлж илээ. За энэ би бас нэг мэдээ хялс нэг ярьчаа заяа. За ингэсэн тайтл лайф гэдэг нэг тийм ховжийг хөөцөлдөг алдартай сайт байжээ. За энэ сайтын эзэн бараг жилдээ 180 мянган фунт стерлинг ингээд оддын ховжийг дэлгэснийхаа төлөө олдог байсан. Тэгээ ингээд яг энэ сайтаар ингээ муулуулсан хамаг ингээд нөгөө нэг өөрийнхөө ховжив амьдралыг яриулсан хүмүүс ерөн сэтгэл санааны хүнд байдалд ороо зарим бүр амиа игүүтгэхэд ингээд игүүтэх оролдлого хийжсэн бүх ингээд те хит тураад имлэг твтэй сэтгэл санааны гүн хямралд орж исэн юм байна. Сүүл рүүгээ энэ явсаар ямар хүн болж таарсан бэ гэсэн чинь 41 настай эрэгтэй веган инфлюенсер залуу байж таарсан. Өөрөө ингээ гадагшаага инфлюенсер хийгээд байдаг хэрнээ инфлюенсер хүмүүсийг ингээ бүр доромжлоо суугаад байдаг гэсэн. Тэг яг энэ залуугийн зураг хөрөг цацагдсны дараа нөгөө сайтаар ингээд доромжлуулчихсан нөгөө эмгтэй хүмүүс рүү их дайрдаг байсан юм байна л да. Эрэгтэй хүмүүс гэхээсээ илүү тэр нөгөө эмгтэйчүүд нь бүгд нөгөө залуугийн чинь зураг хөргийг ингээд ширлээд энэ одоо те яг өөрөө ингээд үнэхээр тийм супер агуу хүн байгаад хүн ингээд жирэмсэн гэдгээ заяа гэрийнхандаа хилчээд тэгээ ингээ хүмүүст хэлээгүй байсан чинь нөгөө жирэмсэн гэдгийг зарлцдаг. Имлэгт очингууд нь энэ одоо доохтой олчлоо гэж биччихдэг. Гэх мэтчлэн ингэж их доромжилдог тийм төрлийн сайт байж л дээ. Бүр явган хитрхи шар ховж ивтэй. Тэгээд ямар
Гэхдээ ч одоо энэ 41 настай веган инфлюенсер гэдэг байгаа залууг бол одоогоор бол Себастьян Бонд гэд нэр нь ийм нэртэй, за царай нь ийм гэд одоо хувийн мэдээллийг нууцлах хуулиас бүр даваад гараад ирсэн болохоор нэрийн шууд зурагтай зарлж байгаа тухай мэдээлэл Title Life гэдэг яг нэрээрээ трендэд ороод ирсэн байлаа. За энэ хүрээд манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ стандарт болон дуплексийн онцлол Plus апартмент хамтран ажиллаа. За мөн Москвагийн диплом таны боломж Бэлгааны үеийн нэрвжид Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар хамтран ажиллаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжим төд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Баярлалаа.